Дармын Батбаяр хайрыг хайрл уянгийн драмын жүжиг. Эрхэм үзэгчид та бүхэн тоглон сууж таалан сойрхно. За найз нь ойрд бас бүр амар ажил ихтэй. Бүрөөс зав болохгүй. За ороорой минь найз. Оо хэрэггүй. Гуталтайг орчих. Энэ шал угаасаа нийл тоос шороо байгаа. Гэхдээ зүгээр гуталтайг орчих. Найз нь ойр бүр цэвэрлээчгүй. Манай гэр. Надах. Найз нь ойрдоо. Гэртээ ганцаараа голохлоор өстө манах гэж өстө нохоо орон шиг л. Зүгээрээ. Надад санаа зовох хэрэггүй. Өө, өнгөнө гэж. Надад бас цай зов хэрэггүй шүү. За ямар таач тэр тавгийн идэ. Тавиадах. Нутгаас ирсэн юм аа. Жохон үлдчихэж. Оо яана. Стовчлаа. Өглөө гараад орой орж ирдэг болохоор чи орж ирэл шууд л унтахаал бодох юм биш үү? Гэ над чиг залах хүн ч нэг бодлын амар юм. Хүнд ажил хийдэг болохоор та нар аргагүй ах уу? Ингээд танаа хүн хайчаа. Манай хүн нэг 2-3 хоног хөдөө ажиллаж байгаа. Энд нэг олон улсын буудалд ажилладаг байхгүй юу? Энэ захирал нь ажил цай ингээд дагуулад явчихдаг байхгүй. Ер нь маргааш нэг өдөөс ирчих баг. За. Чамтай болцсон ч юм бүр. Нутагтаа очиод ирсэн юм шиг л болж шүү. Нутаг гэснээс та хоёр маань тэгээ хизээ буцах бодолтой байна да. Бит хоёр уу? Бит хоёр ч тоо. Гот ууг нь юммаар л. Гот болдог бол маргааш чамаагүй гараал нисчихмэл. Тэгээд бас нэг бодсон зорьсон юм байгаад байгаа болохоор юу явж чадахгүй мó. Очоод нэг хүний царай харчихгүй нэг өөрсдийн гэсэн юмтай болчих юм бол. Гот ер нь юммаар л. Гэхдээ чамтай энэ таарна гэж бас сонио өвчл юм аа. Харин тийм ээ. За ширэдээ. Монгол тааван дээр монголчууд их байгаа. Тэнд л чам туслах уу алдна гэж тийш очсон байхгүй юу? Игээд бас нэг удааг байгаа болохоор их бодолж гинөө. Одоо л харин ганцаараа явж сураад байна. Гэхдээ сөөгүүлж харахгүй том хотолтой. Харин тий. Оо. За одоох найз нөгөө эмээ аваад ирээ заа юу. За. За энэ мөн үү гэрлээ. Мөн үү? Оо ашгүй. Энд гэхдээ бүтнээр юм биш үү? Би хагасыг авах уу? Оо зүгээр санаа зовлтгоо. Манай хадмал хаяа уудаг байхгүй юу? Манай ихнэр Америкаас захиж аваад Монгол руу явуулдаг. Ер нь тэгээд бид нар чинь өөрсдөө хаанаас яаж авахаа мэддэг болохоор санаа зовоо хэрэггүй за. За стаг баярлаа. За ямар ч юм мөн бол өстой аштай юу та. Гэхдээ гэрлээ минь ихэд ээжийнх нь би одоо тэгээд дээрдэж гин үү? Нэг үе бодвол аваа сайжирж илээ. Энэ имийг уучих юм бол бүр хурдан тэнхрэнгээд би бүр хайгаад болтохгүй зөвхөнгөө бараад явж исэн байхгүй юу? Ямар азар би бүр чамтай таарваа. За нэг сүртэй юм биш те. Харин манад байсан л өстой азны юм боллоо. Харин тий. Ястаа бурхны зурсан зураг гэж байдаг. Юу? Имийг Хөөе. Яаж яах юм бэ? Гүй зүгээр хэрэггүй. Гүй зүгээрээ хэрэггүй. Ээжийнхээ имжлэгийн тал зарцуулчих заа юу. Би юу гэж чамаас мөнгө авах вэ? Чи өтөрч өтэ би нэрээ танихгүй хүмүүс байгаа ш. чам маш их баярлаа. Би энэ ачиг чинь хизээч мартахгүй. Заавал хариулнаа. За яалаа гэж те. Энэ нэг их том тус биш шүү дээ. Ер нь ингээ. Найз нэг сайхан хоол хийгээд тах. Энэ сууж заа юу. Оо юу. Хоол цаа хэрэггүй найс нь одоо ингээ явлаа. Баярлалаа. Яалаа гэж те. Энд чи ойр дуулаагүй хүмүүс байна да. Сайхан юм ярьж сууя л да. Найз нэг сайхан монгол хоол хийгээд заа юу. Найз нь одоох уулдахгүй за.
За найз нь ч хоол ихтэй их марга. Хөөе. Оо миний ан ирж гисэн юм уу? Яагаад хэлж ярихгүй шууд хүрээд ирсэн юм? Гүчтэй яагаад байгаа юм бэ? Яас ажил дээр нь ямар нэг юм болсон юм уу? Гүтэр захирал агуулчин хараад чамайг загнасан юм шүү дээ. Яас юу болсон юм бэ? Ганцаараа уурлал яваад идэг шин. Гэхдээ хэлж ярьж ийл та. Ингээд байна, тэгээд байна. За, али. Сайн хүүтөө суугаад ихлэ тайвшраадах. Юу болсон яриад өгөл дөө. Хүү, Ингэсэн мэдүүч. Чи яагаад байгаа юм бэ? Туулаа. За. Битгий. Чи яах гэж ингэж дими юмд нулимсаа барж идэх юм дээ. Гэхдээ нулимс гэдэг чинь бидэнд хэрэгтэй идэвлээ дээ. Амьдрал биднээс хичнээн чудаа нулимс нэхэх юм билээ. Хэн мэдлээ? Битгий бол заа юу. Яасан юу болсон юм? Алин. Маш хардаа. Нэрэ. Чиний хэлсэн үний юм шиг байна. Чи яг юу яриад байгаа юм? Наа чи хүнээс бол амьдрал бүр чиг нулимс нэхэх юм шиг байна. Ялангуяа наа чиг хүний үгэнд амархан хуурддаг хүнд бол. Үгүй юу уурдах вэ? Би бүр юу ч ойлгохоо байла. Үгүй чи нэг жоохон тодорхой яриад өгөл дөө. Тодорхой гинэ. Үгсэн хүн босоод ирэхээс илүү тодорхой юм гэж юу н байдаг юм уу? Бас юу өгсөн хүмүүс яриад оногдооч. 2 жилийн өмнө чиний нас арчихсан гэсэн хүнтэй дөнгөж сая би шатан дээр дайрлалаа, бүр мэндэллээ. Энээс илүү чи юу байх гэсэн юм? Чи гэрлээ яриад байгаа юм уу? За намайг уучлаарай. Би чамд гэрлээг нас орчихсан гэж худлаа хэлчихсэн юм аа. Гэхдээ харин би амьдралаа хуураагүй шүү. Чиний бодож байгаа шиг юм ерөөсөө болоогүй. Би чамд үнэндээ хэлж байна. Би нүдэнд харагдаж байгаа үнэндээ итгэхгүй би өөр юунд итгэх вэ? Гэхдээ чиний харсан болгон чинь яг үнэн гэсэн үг биш шүү дээ. Саяных чинь тэгээ гэрлээ чинь биш үү те? Гэхдээ мөн л дөө. Тэгээд Гэхдээ чиний бодож байгаа шиг юм ерөөсөө болоогүй туулаа. шал худлаа. Бүгд худлаа. Хайр, дуурлал, амьдрал, энтер гэд бүгдээр шал худлаа. Ер нь энэ амьдрал үнэн юм гэж байдаг юм уу? За юу гэж дээ. Үнэн гэдэг чинь юу гээл цэцэг навчиг ингээл нүдэнд ил дэлгэрэл байж ах вэ? Үнэн гэдэг чинь модны үндэс шиг. Усны ундрах шиг. Амьдралынхаа бүр гүнд нь байдаг юм баггүй юу? За, жоохон тайвширч галт. Чийл тэр усныхаа ундргаар ундаал. Наа чи үндэс богинтой иш төрхөнтэй хамхуул шиг амтан бол салхи дагаал бөмбөрж явах минь үлзий болох биз. Ер нь чиний үндэс чинь бүр амьдралынхаа гүнд хүрчихсэн, салаалчихсан болоо чи ингэж ярьж байгаа юм шүү. За туулаа чи болил доо. Боли. Гүйцээ. Одоо зүгээр л салъя. Ер нь ингэж өөгчш булчирхаач амьдарч яад юм. Чамд ч хэлсэн, над ч хэлсэн. Чи одоо юу царних тухай яриад байгаа юм бэ? Чи ийм хиймний төлөө салах гээд байгаа юм уу? Энээс илүү чи юу байх гэсэн? Би цаад хүүхний чи чиний хүүхдийг тэрвэрэд ороод ирэхийг хүлээх ёстой юм уу? Чи бас юу хүүгэж яриад байгаа юм бэ? Бити хашгираад ээ. Над айл амтэн чи одоо юу гэж бодох юм? Монголчууд бас хаан дандаа бие бинтгээ хил ам хийж хэрүү шугаа тардаг л гэж ярина үсттэй. Хашгирахгүй тэгээ яах юм? Би чамд үннээ хэлнэ. Үнэнгээр минь чи эргүүлээд нүүр нүдгүй ороолгоно. Би чамд худлаа хэлнэ. Чи худлаагаар маань дахиад ороолгоно. Гэхдээ ер нь тэгээд яг яах ёстой юм? Хиний ч оролцоогүйгээр анханасаа танилцаж суучхад салхтаа бөөн хил ам хэрүү шууган бол салмааргүй байна. Амраа. Зүгээр салчихъя. Чи өөрийнхөө хэрүүл тэр гимгүү үнийг битгий оролцуулаад байгаа ч.
Кимгүү гэсэн чи сая. Кимгүү гинэ. Чиш бүр хэр халдаахгүй нөтэ. Аргагүй хаа. Нөгөө далд учрал гэдэг нь үнэтэй байдаг юм гэсэн. Ямар юмныхан далд учрал байх вэ туулна. Би тэр хүүхэнтэй чинь далд байдгаа илж учрахгүй заа юу. Окей. Өнөөдөр би нэг халуун хоол олоод идчихий санаатай Монгол тааван дээр явж байгаа тааралдчихсан юм аа. Тааралдсан маань сайн юм болсон. Гэхдээ ганц удаач гэсэн туслаад авна гэдэг чинь их юм багхгүй юу? Их юм аа, их юм. Битгэртлээ санчсан хүмүүст бол бүрч их юм байдаг бах тийм ээ. За чи болчихол тоо. Чи дандаа ингэдэг байхгүй юу? Чи ингэсээр ягаал ямар ч гимгүү мөрөөрөө явж байгаа хүнийг надаар үгсэн гэж хэлүүлэхэд хүргэсэн биз дээ. Юу гинэ? Гэхдээ чамаа ингээд хардаад бүр ингээд зовоогоо тахлаар чи би чамд гэрлийг өгчихсэн ингээ хэлчихсэн. Ойлголоо. Би юу н яах гэж наашаага ирстэрвэ? Эзэн намайг хэд хоног амраад ав гэхээр нь боо баяр наашаага ирсэн. Ястаа нөгөө эзэн хатхна гэдэг болж л дээ. Би ирээгүй байсан бол гэрлээ манахаар эрдгээрээ ирээд явчихсан. Би юу ч мэддэггүй хിവэрэ. Чи бит хоёрын амьдрал аз жаргалтай сайхан юм шиг байж байхгүй юу? Гэхдээ чи эрдгээрээ ирээд гээд байгаа. Гэхдээ би чи энэ гэр орондоо бас нэг найз зөвхөн дагуулад ирж болдгийм байгаа зү. Болно. Одоо л бүрч болно штэ. Ингээд санд минь орд ирээ хураахгүй айх аюулгүй байж болно заа юу? За би чамд одоо юу ч хэлэх үү? Би чамайг явсанаас чинь хойш энэ орыг нэг удаа ч хураагагүй. Сони энэ те. Дандаа миний эзгүй хойгуур. Үгүй эзгүй хойгуур гэж. Чи ядаж хаалгаа цоожлоод ороо хураачаад хаалгаа тайлаад өгөхгүй. Тэгсэн бол би нэг ч гэсэн удаа чиний өгөнд хуурдах байсан заа юу? Үгүй чи эзгүй хойгуур гэж юу яриад байгаа юм? Үгүй ээжийнх нь би эмлэгт муу. Ууж байгаа юм нь олдохгүй байна. Гэ бүр уруу царайлцсан явж байгаа нь би юу гэж хэлэх юм? Тэр юм чи манад байгаа. Гэтэ даанч манай ихтер эзгүй байгаа болохлээ. Чи манай ихтерийг ирэхээр очиод аваарай гэх үү? Би тэгж чадахгүй заа юу? Би ялангуяа гэрлээд бол бүрч чадахгүй. Хайр сэтгэлээ өгч чадаагүй ч гэсэндээ тусалж явах ёстой юм шүү гэж би боддгийн. Тэрний ингэж яваад нь миний ч гэсэн буруу байгаа. Энд байсан юм хаана байна? Хүнд өгч гисэн. Хинд? Гэрлээд лахгүй да өөр хинд өгөх юм бэ? Гэрлээч аргагүй чиний хувьд үнэтэй их юм аа. Чи одоо болооч тээ. Тэнд нэг хүн энэ имээр чинь амиа торгоож штэ. Тэг чи бит хоёр энэ имийг ингээ шүүгэндээ хадгалаа л гэж яаж болдгийм бэ? Амра. Чамд би миний аав ямар ч үнгүй ямар ч хамаагүй хүмүүс юм бэ штэ, тийм үү? Үгүй аав юм би муу байсан бол би юу гэж хүнд өгөх юм бэ? Үгүй тэгээд ч аав өөрөө энийг хэсэгтээ энэ имийг уухгүй гэсэн штэ. Үгүй аав зүгээр л байгаа зү. За. Дими маргаад явах вэ? Хойлооч ерөн салж байгаа юм байна дөө. Ингээд би бин рүүгээ буруугаа чихээд ирэхээр амьдрал амархан хоёр тийшээгээ болчихдг юм гэсэн. Би чамд ерөөсөө буруугаа чихээгүй. Би уучраа олцъя л гэсэн болохоос ш. Би чамд үннээ хэлж штэ. Наад үнний чи өөдөөс би бас нэг юм хэлнэ. Хариуд нь чи савыг хоосон буцаахгүй гэд бас нэг юм хэлж таарна. Ингээ би бин рүүгээ хорон муухай үг шидэлж байгаа хүмүүс чи яаж би бинийгаа үзэн ядахгүй бай салж чадах юм бэ ямраа? Хойлоо яах юм ингэж зүгээр л салчихъя. Харин түрүүний дөнгөс сая миний гаргасан муухай аашиг уучлах нь зүгээр. Ер нь бол чи намайг харахаар нүд чинь хорсоод байгаа юм байна тийм үү? Яг үнэндээ бол нэг сайхан санагдахгүй л шүү. За. Гэхдээ тэгвэл нэгэд ингээд би бидээ итгэх ихлэ алдчихсан юм бол үгүй ийм амьдралаар ч ирнэ яадаг юм. Салах хэвээр бол салъя заа юу. Тэгээ би салъя л гээдтэй. Тэгээ. Яг чиний түрний хэлсэн шиг яг анх танилцсан шиг л зүгээр салъя. Тэгж болдго юм уу? Үгүй болдгүй байсан ч ирнэ яадаг юм. Чи бит хоёр угаасаа анханасаа
бусдыг дуурайж танилцаагүйгээс хойш. Харин ч хүмүүс ч анх танилцахдаа би бинийгаа дуурайж байгаа юм шиг танилцчаад салт сарнихтаа өөрсдийнхөө салдаг байх шүү. Чи тэгээд бусад хүмүүсийг яг чи төр шиг танилцсан гэх гээд байгаа юм уу? Яасан? Энэ таны ачаар биш үсттэй. Оо, тийм биш үү? Баярлаа. Уучлаарай. Би тантай танилцчих болох уу? Яах гэж? Мэдээгүй би танд хайртай болчих шиг л боллоо. Та энэ үгээ одоо хиддэх хүндээ хэлж байна? Мэдээгүй би бүр мартчихжээ. Харин та хэд удаага сонсож байна? Анх удаага л сонсож байна. За ашгүй дээ. Миний үгэнд итгэх энэ ордоос үлдсэл юм байна. Харин битгий л хууртгсан байгаасаа да. Би ч бас яг тэгж л бодож байна. Би танаас нэг юм асуучих уу? За тэгэлтэй. Та орой болгон ийм ажил хийдэг хүн үү? Ямар ажил? Үгүй яах вэ? Бүсгүүчүүдэд хайр сэтгэлээ илчилдэг ажил. За орой болгоноор барах уу да. Би чинь өдөр болгон Монголын бүх сайхан эмэгтэйчүүдэд дурлж идэг байхгүй юу? Би ингэж боддгийг. Хүн ер нь хөгшөрч өгдөггүй. Хүн ер нь дурлахаа болсноос хайрлахаа болсноос хөгшөрдөг гэж би боддог. За. Та бол үнэхээр мэрэгжлийн хүн юм байна. Тэр тэгж хэлж болно л доо. Би бүсгүүчүүдийг чин сэтгэлээсээ хайрлаж, дурлаж чадна. Бас таныг би яг одоо хараад хүнийг хайрлаж чадах хүн үү, хүнд дурлаж чадах хүн үү биш үү? Би шууд хэлж чадна. За. Танд бол ерөөсөө ч ялгарх юм алга. Уучлаарай. Би хинээс ялгарх ёстой гэж. Яг үгүй надтай урд өмнө танилцчихсан залуучуудаас. За яалаа гэжтэй. Би чинь бүр шал өөр хүн байхгүй юу да. Та юугаар өөр юм? Үгүй өөр байлгүй яах юм бэ? Би чинь энэ хороод ирэх цорын ганц хамгийн сайхан залуу байхгүй юу да. За. Гэхдээ чи намайг сайн танихгүй болохоор сайн мэдхгүй л ах шиг л байна л да. Та бусдаас ялгархсан гэж бодож ивэл надтай танилцахгүй байсан ч л дээр. Тулаа. Та яаж миний нэрийг мэддэг юм? Би мэдлгүй яах вэ? Би чинь анх хилд орохдоо л таны нэрийг хилд орсон байхгүй юу да. За. Тантай ярилцах цирк үзэх хоёр бол яг ижилхэн юм байна. Байзаарай. Яагаад заавал цирктэй адилхан гэж? Уянгийн драмын жүжиг шиг биш байна гэж юу? За яалаа гэж дээ. Яг цирк. Би цирк үзээрэй. Аль алигчийг нь харж илгээ хөштөл инээж агаарынх нь үсрэлтийг хараад уулга алддаг хэрнээ. Дараа нь сэтгэлд юу ч үлддэггүй штэ. Харин драмын жүжиг. Тэр дундаа уянгийн драмын жүжиг бол бүр шаал ондоо. Хизээхон үгэн сэтгэл бодогдож чихэн сонсогдоод байдгийг. Хөөе. Түгэл би чамд штэ те. Бүр өдөр болгон чихэнд чинь сонсогдож зүрхэнд чинь бодогдож явах тийм гоё үг хэлэх үү? Тийм үг гэж юу байдг юм уу? Үгүй байлгүй яадаг юм бэ? Энэ хороо дээр чинь байхгүй юм гэж юусоо байдаггүй байхгүй юу? Хүн харин тэрнтэй таарах уу, эс таарах уу гэдэг л байна. Жишээ надад нэг үг байна. Хаанц ямар үг? Энэ үг миний хамгийн эрхэмлэж нандинж явдаг үг байхгүй юу? Энэ үг байгаа болохоор л судсаар минь цус гүүж. Энэ үг л байгаа болохоор цус минь үргэлж халуун байгаа юм шиг санагддаг. Начиг үргэлж даарж явдаг хүнд бол хэрэгтэй л үг юм шиг байна. Та энэ үгийг ямар үг гэж бодож байна? Мэдгүй. Таны нөгөө хэлэх дуртай хаа дурлал энтер гэдэг үг юм болов? Үгүй дээ. Та таасангүй. Үгүй таахгүй байх чинь зөв л дөө. Яагаад? Үгүй энэ чинь зөвхөн надаас гарах. Зөвхөн миний л мэдэх. Миний сэтгэл зүрхнээс гарах цорын ганц үг байхгүй. За. Та их хувийн өмчтэй хүн юм аа? Хувийн өмч юу байх вэ? Бурханаас зайсан надад өгсөн өгөгдөл гэх юм уу та? Зөө. Тэгвэл би бүрч таахгүй юм байна шүү дээ.
Бидэнд энэ үгийг хэлэх үү? Тэг. Би бүр маш чангаар хэлнэ штэ. Тэг. Би бүр маш чангаар хэлнэ штэ. Тэг. За би хэллээ шүү тэгвэл. Тэг хэлээч дээ. Би бүр маш чангаар хэллээ шүү. Та хэлэл дээ. За тэгвэл хэлээ л та. Туулаа! Би чамд хайртай! Хүй, та чи ямар хичтүү хүн бэ? Уучлаарай. Та намайг жүжиглэж гин гэж битгий бодоорой. Энэ үг миний сэтгэл зүрхэнд үргэлж нандин байдаг тийм үг байхгүй юу? Манайх гэдэг аль туул голын хөөнөөс л салтахгүй айл байсан. Зун болонгууд найзуудтайгаа өдөржингөө усан зээлнэ. Өвд болонгууд мөс үүрэл гэрлүүгөө явж байгаа юм чинь. Ер нь гэхдээ гол гэдэг чинь үнэхээр гоё штэ. Заримдаа бүр дүлгөөхөн болчихдог. Заримдаа ууртай ширүүн болчихно. Ер нь миний сэтгэл зүрхийг туул гол бүрдүүлсэн гэж би боддог. Би тийм болоод ч тэрөө таны нэрийг туул гэдэг гэж сонсоод би энэ хороод ирэх хамгийн их хайж явсан зүйлээ л олсон юм шиг санагдсан. Би танаас нэг юм асуучих уу? За тэгэлтэй. Та харин тоглоом хийж доог дохоо хийхгүй штэ. За яалаа гэжтэй. Би дөнгөсөө чин сэтгэлээсээ хэлсэн штэ. Та миний үнэн үгийг тоглоом гэж байгаа бол би ч бүр хөөрхий хэлтэй амтан болж хувирах юм байна. Үгүй ээ. Би таныг хөөрхий амтан болохгүй. Би асуучих. Чи надтай энэ дахиад жоохон хамттай байна гэвэл чи надаас 100 асуулт асуусан ч болно шүү. За асуулаа штэ. За. Та урд өмнө хүнтэй үерхэж үзсэн үү? Чиний асуух гадсан асуулт чи энэ юм уу те? Тийм. За яг би хариулъя л та. Үерхэж хийсэн. Үерх нь байтугай бүр суух дээрээс тулж ил явлаа. Миний хойноос хайртай, дуртай гэд. Өдөр шин гүүгээд тахад би өөрөө зүхтаагаад байдаг. Тийм харилцаач миний амьдрал байсан. Зүхтаагаа да. Хүнд дурлуулах аль аль нь л золонтой шүү дээ. Тэр зүхтаалгасан хүн чинь ямар хүн юм бэ? Манай дөрөвдүгээр курсник гэрлээгээд охин байсан байхгүй юу? Тэр охин надад маш их хайртай. Би заавал амраатай суун гэл. Нийлдэг охтуудтай хүртэл хэлдэг байсан юм байлээ л дээ. Гэхдээ тэглээгээд би одоо яах вэ? Тэр хүнийг их өчүүхэн сэтгэл надад байхгүй гэсэн ш. Гэхдээ миний бодлоор та тэр хүнтэйгээ суувал илүү их жаргах юм шүү. Үгүй яагаад жаргана гэж? Үгүй яах вэ? Хүмүүс чинь тэгж ярьдаг штэ. Өөртөө хайртай хүнтэй суувал өөрөө хайртай хүнтэйгээ сууснаас илүү их жаргадаг гэд ярьдаг штэ. Жаргал гэдгийг чинь хүн болгон өөрөөр л бодно штэ. Тийм үү. Жишээлбэл бусдыг жаргаж байгаагаа жаргал гэж үздэг хүн байхад өөрөө зовоод бусдыг жаргаж лээвэл жаргал гэж боддог ч хүмүүс байна. Тэгвэл танихаар аль нь илүү жаргал юм бол? Миний хувьд аль нь ч жаргал юм шиг санагдахгүй байна. Би ч гэсэн тэгж бодож байна. Би дахиад танаас нэг юм асуучих уу? За асуул та. Та торхгүй юм биз дээ? Торхгүй шүү. За яах вэ? Тэгвэл асуулаа. Та хожим хонь эхнэртэйгээ хамтдаа ингээ гудамжаар явж гэнэ гэд төсөөлөе л дөө. Тэгсэн чинь нэг сайхан бүсгүй урдуур чинь зөрөөд өнгөрвөл та тэр бүсгөөрөө эргэж харах уу? Харалгүй яах юм бэ? Чи юм штэ. Би чинь энд байсан ч гэсэн сэтгэл чинь аль хизээ тэр зөрөөд өнгөрж байгаа бүсгүй болгоныг дагаад явдаг үсттэй. За бас хизээ вэ? Хизээ гэж чи дандаа л тэгдэг штэ. Гэхдээ ер нь харсан ч яадгийг.
сайхан эмэгтэй, сайхан цэцэг навч. Сайхан байгаль дэлхий, сайхан юм гэдэг чинь бүгд адилхан шүү дээ. Сайхан юм харна гэдэг чинь хүний сэтгэл санаа сайхан болно. Гэхдээ тэгжиж хүний дотроос хайр ундардгийн байгаа зү. Хаа нагаан бэ? Чиний тэр ундарч булиглаад байгаа хайр дурлал чинь олон хүүхэнтэй явснараа сайн сайхан болчихдог бол болчхоор л боллоодаг. За ёстой. Найзууд дүүнэртээ бүр захичээмээр юм байна. Юу гэж? Олон хүүхэнтэй битгий маасгнаж байгаарэ гэж юу? Чамд ч гэсэн захичих заа юу. Чи 3 юм уу 5 жилийн дараа хүнтэй суун. Хаваа. Би тэгж нэх олон жил бэлэвсэн авгаа шиг явахгүй за. Чадвал энэ жилдээ чадахгүй бол би дараа жил гэхэд л хүнтэй суучхна. За наадах чинь бол чиний л хэрэг. Гэхдээ биш үү те. Надад хайртай байсан гэл тэр хүндээ юу ч битгий яар. Яг ингээл хэрүүлийн алин болж хуурдгийн бай. Би ярин за. Чиний өнгөрсөнд үрдсэн дурсамжаас чинь болж өнөөдөр чи бит хоёр сав сарих дээр тулаад байна. Чи мэдэж гэнэ үү? Тийм болохоор би хүний сэтгэлийн мухарт ч юу ч үлдээхгүй, өөрийнхөө сэтгэлийн мухарт ч юу ч үлдээхгүй бүгдийг ярьж аваад сайхан амьдран за. Тулаа. Дими дээ. Хүний амьдрал гэдэг чинь ирээнтэй, бараантай. Нэг л өдөр та хоёр хэрэлдэнэ. Тэр үед яах вэ? Яг өмнөх түүхийг чинь гаргаж ирээл чиний нүүрлүү чинь ороолгон заа юу. Би түүх юм шиг ярихгүй юм чинь. Би ирээдүйн нөхөрт би зүгээр л зүйтэй ярьж байгаа юм шиг ярина. Тэгвэл чи бүр хар дарсан зүүд байсан юм шиг яриараа заа юу. Үгүй шүү. Би харин эмх замбраагүй утга учиргүй байтгал нэг зүүд юм шиг ярина. Тэгээ би ярьж ав бүгдийг мартна. Чиний нэрийг хүртэл мартна за. Тэр ч худлаа баха. Өдий олон жил амраа гэж дуудчихсан юм байна. Арай ч мартчихгүй байх л та. Тэрийг нэг мартчих таага байлгүй дээ. Чи бүр над. Амраа. Өнөөдөр чамд маш их баярлалаа. Энэ ачиг чинь би заавал хариулнаа. Юу. Захиа бичилцэх одоо чиний стил үү те? Мэ. Би энэ захиа, энэ зургнууд чинь би бүгдийг нь өгөх юм заа юу? Яагаад юу чи бит хоёрын дунд дурсамжуулах учиргүй за? Хайрт минь ээ, гадаа засан шуурга тавьж өн чи минь дулаахан хуцлаараа. Амраг минь ихрээ минь би чамайг ямар их санаж байна? Шал худлаа. Хүн хайртай хүнтэйгээ болохоор хаач юуж бүх зүйлд их зоригтой болдгийм байна. Ямар хурц юм бэ чи яаж юм? Нэсэн хөхтэй захиа бичиж чаддгийг. Чиний битсэн нялон өгөхтэй захианы чинь хариуд нялон л өгчдөг юм байгаа зү. Тулаа ноёныг чанд. Юу юм? Хоолоо хийлгэж хувцаа угаалгуулж байсныхаа хөлсийг нөхч байгаа мó те? Мэ. Би чамд нэг аятайхан шиг эмэг аваад зүлгчихэл гэж бодсон юм. Чамд иймэрхүү мөнгө их байдаг юм шиг байна те? Иймэрхүү гэж ямар мөнгө? Яг уу? Надаас нууж хураасан мөнгнүүд? Нууж хураасан гэж. Би чамд нэг бэлэг аваад тэрийг гинт ингээл гаргаал өгөх юм бол чамайг би баярлах юм болов гэж бодсон юм. Яах юм бэ? Хэрэггүй. Одоо тэр ирээдүйн ихнэрт авч өгч гинт байхад нь баярлуулж өгөхгүй юу? Мэ? Чи яахгүй мэдтэй. Авахгүй. Чи өгөн авчихсан бол сэтгэл амар байсан юм да. Яах юм бэ? Өнгөрснөөс бас нэг дурсамж үлдэхин л нэмэрч. За би явлаа. Яв.
Сүүлийн удаач гэж магадгүй. Би чамаа нэг үнсчихэд явъя да. Яах юм бэ? Үнсэх цагтаа үнсээгүй байж одоо юугаа их гээд байгаа юм? Би чамаа үнстгэл байсан биз Хизээ. Хизээ чи намайг үнсдэг байсан юм. Хэрэг болгож хааныг үнсдэг байсан болохоос хизээ чи намайг үнсдэг байсан юм бэ? Гэхдээ чи одоо тий. Би одоо яах ёстой юм бэ? Аа? Гаднаас орж ирэл чамааг үнсээл хөвтөж явах юм болж гинөө. Үгүй л дээ. Гэхдээ чи ийм байгаагүй штэ амраа. Чи сүултээ бүр оройтож орж ирэл буруу хараа шууд хөвтөөд өгдөг болсон биз дээ. Би өдөр болгон маш хүнд ажил хийж байна. Би ядарч байна. Би ч бас гэр орондоо орж ирээд нэг амрыг гэж боддгийм байгаа зү. Харахгүй аргагүй. Хүнийг хайрлах төвхтэй байдаг байхалт. За туул минь. Энэ дээр Гэтэ. ингэж зогсъё. Болий. Гэхдээ биш дээ. Наад мэтийн бүсгүй амтэн чинь хинт ч хэлдэггүй нууцаа эр нөхөрцөө орон дотроо ороод хэлье гэж боддгийн. Чи тэрийг мэдчихгүй. Мэдхийч хүсдэггүй. Ятаж ээж аав, найз нөхөд минь ойрхон байсан бол би гүүгээл оччихсан за. За туул минь одоо ингэж зогсъё. Яг энэ маягаараа чи хоёр нэг нэгнийхээ сэтгэлийг хоосолж ил салах юм шиг байна. Хоослохоо. Чи миний сэтгэлийг дүүрэхээр юу исэн? Ойлгохтойхон шиг хайрлаж чадаагүй хэвтэж байж. Ер нь би ямар азар чамаас хүүхдтэй болцохоогүй юм. Туулаа! Чи ямар? Надаас яаж салмаар байна? Яг тэрүүгээрээ болцоо юу? Ганцхан хүүхдийн тухайд битгий яар. Би чамаас гууж ийн. Тэгээ яваач. Чи бид хоёроо салж байгааг нь шалтгаан. Гэрлээ биш шүү. Уг нь ч миний хүүгийн зөвл байж л дээ. Тэгээ зөвөн чи яахав бэ? Дугаа өнгөрөөцсөн бол тэр нь тэгээд зодооч үгүй ч. За яах вэ дээрхөө. Ер нь шударгал өсчөөл эр хүний хамраас нэг жоохон цус гарахад яах вэ та ямар. Үгүй тэгээ тэр шартаа байгааг нь нөгөөх нь зодоод ахад өмнөөс нь бүр өрвөлзөөд. Үгүй уул нь чамааг минь дуурайцсан бол дугаа өнгөрөөх л байсан баг. Хүний мууг дуурайна гэж миний тэр хүнд муугаа үзүүлдэггүй шартаг. Миний муу ан чинь бурууд хатууч гэсэн зөвд зөөлөн хүн шүү дээ. Ийм сайн ээжийг дуурайхад яах вэ та ямар. Тэгээд ч одооны хүүхдүүд их ялцгар өсч юм. Зүгээр. Гэхдээ л муу хүүгийн минь бүр дэндүүлчихсэн л вэлээ. Хөшгөө. Энэ одоо сар болгон л төрсөн өдрийн бэлэг бэлтгэх юм. Одоо яасан ч олон хүүхдтэй ангимдээ. Гээ тэгэл төмний хүүхд бүгдээрээ л өгч ийн. Манайх ямар өгөхгүй гэлтэй нь биш. Нэг ч одоо хийгээл явуулж шít. За тийм ээ. Одоо нэрнүүдийг бичих үү? Бич. Энэ миний Хин хин. Ким Соноо гэсэн. Тийм. Зөв бичээрээ тэгээд арай гэж хийсэн юм ихтэй балалцах. Чингүү. Тэр энэ бөөрөнгийн ингээд хилээд ахтаа. Гэхдээ тэгээд долоодг нь яаж байгаа юм бэ? Эний ч одоо дахиад Тийш дээ. нэмэр болдгоо шүү дээ. Наад чи юу яах вэ? Хөшгөө тэр хаалга дуурайд нь штэ. Үгүй н орой олсон. Хөөхтүүд маань байсан бол аавыгаа шоо. За сайн байна уу та? Сайн байна уу? Хөөе. За Амраад уу. За сайн удлгаа хаа. За. Сайн уу? За ажлын сайн уу? Сайн. Аль ахын жам саналаа аваад. Оо энэ байна. Энийг авсан. За чинь яасан хоорхож чи шөнөөр морилж явдаг үлээ. Үгүй аваа шүү. Шүнд оройгүй гэдэг үстэй хаа. Үгүй ингээд ороод ирэх гэдэг чи аваа шүү дээ. Аваагаар орох хөө.
заалаа энийг хураах өгөө. Оо. За. Та хийж байгаа юм хий яхаа зүгээр. Зүгээр мэдв. Энэ яаралтай юм биш ээ. Ахыг чойр нөрөөс өмнүүлээ ич зүгээр. Таач өнөөдөр бас бичгийн үжигээ сууж шүү. Тэгээ хэдэн хүүхдүүд цэцэрлэг сургуульд яваад ирэхээр бичгийн үн чих юм, эмнэлгийн үн чих юм, багш чих юм. Тэгээ хоорондоо зодлол нотлоод эхлэхээр нь өмгөөлөх чинь шүү дээ. Бүр заримдаа шүүх чинь гэж. За наа шүүх хичээл дэстэ нэг хэрэгтэй мэрэгчлээ да. Хэцүү. Тулгаа хүүхд өөгшүүлнэ гэж нэг тусгай мэрэгжил байна бас. Наадах чи харин хөнгөн аятайхан мэрэгжил юм шүү. Нөгөө мө багыгаа харахач тэгээд ялч хүрүүдэд галж зайлээ. Гэхдээ ингээд танаа хүүхдүүд чи хаачаа? Хүүхдүүд дүүгийнхээ явсан юм даа. Дүүгийнх саяхан нэг компьютер тоглоом авч. Queen сүүлийн үеийн хүүхдүүд чинь компьютер тоглоом гэхээр хамаг ухаанаа хийчих юм. Гэхдээ хүүхдүүд л бас байна тэгнэ л тээ. Хайлаад явах. Гэхдээ ингээд танах хэрэг хэдэн хүүхдтэй болох гээд байна. Хүүхэд өө. Ах нь ер нь 10 хүүхдтэй болсон чи яа хийж удаад байгаа шүү дээ. Тулгаах чи харин ингээл байгаа. Би бодсон чи 10 ч бас сайхан ч тоо. Ir чинь гаргач тийм үү? Та хоёр маань бас тэгтээ. Хацтай буянтай хүмүүс юм аа. Оо тийм олуулаа бужигнаа шуугаад ирэхээр буянтай буянгүйг заримдаа бүр мэдхээ байна. Гэхдээ ингээд одоо төрөх хүүхэд маань хүү байсан уу, охин байсан уу? Хоёр маань өдөрж амжаа юу? Ах нь одоо гац охинтой болчих юм болов гэж гордоод эртээд очиж үзүүл сайрна. Хоёр өлнийхээ завсар гоцоо сэнтэй байж идэм та. Дахиад л хөө. Яа хим. Өөрөө гаргацдаг бол 100ч гаргана гэж мэдхэлхүү. Гэтэ 100 байсан чи яах вэ бормаагч минь. Хүүхчиг сайхан амтай хаана байна? Гэхдээ ингээд танах ч одоо хэдэн хүүхэдтэй болж байгаа юм? Гэхдээ манайх ч одоохондоо арай л амжаагүй л байна. Оо харин тийм билээ. Одоо залуу нас байна. Энд чинь очно олон хүүхэдтэй болох зайн чигэл байна. Цаг нь чигэл байна. Тийм ээ? Гогон тэгж л бодож явсан юм. Одоо ч тэр зай цаг нь байхгүй болж ах шиг байна даа. За яасан? Эхнэр чи өвдсөн юм уу? Гэхдээ би тэр салчих шиг боллоо бормаагч. Чи юу солиороод байгаа хөхт вэ? Хизээдээ тэр вэ? Өнөөдөр сая салчгаад л шууд танах руу ирлээ. Үгүй чи яасан дүүрцэн амт юм бэ? Тийм сайхан амтныг хайж л байдаг. За, миний юугоо цагийн тоолтоо тавиад. Өдөө юу ч болсон юм бэлээ? Хин чайсан юм бэлээ? Хоёулаа мдээгүй л байгаа зү. Үгүй мэдээд цөхөөд ах юу байдгийг. Ирчүү танараас л асуудал үүсдэг үсттэй. Гэхдээ надаас болохоо явж болчихлоо л. Тэр. Үгүй би хэлээ үсттэй. За, айгүй бол нөгөө тоогоо шанаг руу норч шалчихсан да. Одооны энэ ирчүүдийн охин зантай болсныг. Үгүй яг ч тэгээгүй л дээ бормаагч. Үгүй тэгээд яасан? За, бурмаа минь дээ. Үгүй яасан эсийг л амруу норчихгүй. Яасан яарууд авч өмдөөж чинь. Тайлбарлах боломж өгье л да хоёулаа. Үгүй тэгэл хааж уужуух ярихад учир нь олдсон шүү дээ. Үгүй одоо яах ч юу ах вэ? Сая туулыг хөдөө ажиллаад ирэхэд нь би нэг гэртээ хүүгээ авчирсан байж таарахгүй юу? За, тэр. Би хэлээ биз? Үгүй яасан төвчээргүй золиг вэ? Үгүй бормаагч таны бодож байгаа шиг юм ерөөсөө болоогүй. Тэгээд юу болсон гэж. Яах вэ? Аль чи мөч авах хэрэгтэй ч. Юу болсон? Үгүй одоо яах ч байх вэ? Үгүй нөгөө манай курсны гэрлээ гэдэг нэг охин байдгаа гэж хэлжсэн та санаж байна уу? Гэрлээ. Нөгөө гэрлээ юу? За. Танд бас ямар гэрлээ гараад ирв? Үгүй танд гэж минийх бишээ. Энийг гэртээд ярьж байгаа л юу яагаад миний чиний гээд. За чи юундаа ингэтлээ сандраад байгаа юм бэ? За гэрлээ миндээ болтоо садраа. Үгүй гэрлээ минь гişөө. За Юу сандраад байгаа юу? гэрлээ дууд чи намайг бүр. Үгүй миний надад ямар ч буруу байхгүй. Эртэд надад сайн. Үгүй надад сайн. Бормаагч. Ахад ямар ч хамаагүй юм баггүй да. Өөр хэл. За ахад чинь хамаагүй юм бол чи их нэртэй хүн байж яхаараа өөр хүн хараад явж идэг хүн бэ?
Үгүй та ингээд уун гэж ил та бурмаа Тий. гэжээ. Үгүй тийм ингэ заа. Үгүй манай курст нэг гэрлээгээд нэг охин байсан байхгүй юу? Тий. Үгүй надад хайртай, надад маш их хайртай л гэдэг байсан. Тий. Тийм байгаа үстэй. Үгүй тэгсэн чинь өчтөр тааралдаад. Үгүй ээж нь энд имжлэгээр ирж гисэн. Би нэг хүнд байгаа гинэ. Тэгээ ууж байгаа юм нь бүр ингээд дууссан. Хаанаас яаж олохоо мэдэхгүй. Уруу царайлцсан явж яхаар нь тэр юм чинь манад байгаа гэж дагуулад харьцсан байхгүй юу? Царай алдсан юм аа. Хардах чаан шүү ухаантай болсон юм бэ штэ. Харин тийм. Үгүй одоо тэгээ яана. За би нэг ай гол хийтэр. За. Гэхдээ энэ шалтгаан яг битүүрийн салах шалтгаан бол биш байхгүй баха. Гэхдээ ямар нэгэн юм байна. Битүүр өөрсдөө нэг юм үүсгэчээд тэрийг өөрсдөө ч мэдэхгүй л маргалдаал яваад байна л та. Би туулыгаа бас нилээн өөд ачихсан юм шиг байна баха. Өөд ачихсан гэснээс. Өөдөх цавгүй амьдраараа гэдэг үгийн санагдчихлаа шүү. Манай аав чинь барагтаа бол үг хэлдэггүй хэрнээ нэг хэлбэл харинч мартагдахааргүй хэлдэг хүн байсан юм. Анхны нурмаа гişтэй дөнгөж танилцчихад аавда хэллээ. Аваа хүн нэг найз охинтой болсон гэдэг. Тэгсэн чинь аав маань би охиныг чамтай хөдөлсөж явахыг харсаа. Наалгаар сайхан алхаатай нэг дүүр охин байлээ. Гэхдээ аав нь эцэгхийг нь харж биж яах хийхээ шийдэв гэлээ. Тэгэхээр нах нь яах вэ? Дагуулад очин үстэй гэрт нь. Тэгсэн гэрт нь очиод өвс навч уул ус бороо шорох ярьж байгаа. Төдөлгөө гараад ирлээ. Тэгэхэд аах нь хар цагаан араас нь дугаал дагаад явлаа. Тэгсэн аав маань гинт хэлж байна. Нух хүндэд нар тусаж амжаагүй байхад алсын уулын оройд аль хэдийн тусчихсан тэр өдрийн юмгийг хэлж байдгийг гэж. Хүний амьдрал ч гэсэн яг адилхан. Залуу бүсгүй хэн болж өөрчлөгдөж хэрхэн хөдлөх нь хэн ч мэдэхгүй ч аав ээжийг нь харахад төрхийг нь яг хэлээд өгдгөө гэж. Эднийхэн сэтгэл сайтай төвшин ус шиг байна. Миний хүү эртхэн нэг гэртээ ордоо. Харин өөдөх завгүй амьдраарай гэж аав минь хэлж байлаа. Ер нь миний дөө хэдэн хүүхдтэй болоод ирэхээр өөдөх нь битгийл хардахч завгүй болт юм байна дөө. Тэр тийм л дээ. Гэхдээ бит хоёр шиг юм олон сайхан хүүхдтэй байсан бол юу гэж ингэ сал сарнаал явж явах вэ яах вэ? Танаа тоол ингэж юу яагаад хүүхд гаргадаг юм бэ? Гэхдээ танаас юугаарч нуух вэ яах? Бит хоёр ч уг нь энд имжлэгээ хийлгэж хүүхдтэй болох гэж ирсэн хоёр шүү дээ. Нэг мэд хэдэл 3 жил өнгөрчихсөн. Тийм учиртай байсан юм уу? Итгэлээ алдаж болтгүй юм шүү дээ. Ер нь тэгээ тэрэнд чинь цаг хугацаа их ордог юм байна лээ. Харин тийм ээ. Гэхдээ тэгээд имжид үзүүлэхээр цаг хугацаа их орноо. Тууштай байгаараа л гэсэн л т. Гэхдээ тэгээд яг надад байдаг юм уу? Туулд маань байдаг юм уу? Бүүм мэд. Одоо ч хэрэн тэгээд бүр итгэлээ алдчихин дөө ах. За болдоо. Залуу хүмүүс байна да. Хөөе чи хэдэн 10 жил хүүхэд хүлээгээд олдохгүй бүр яг та хоёр шиг имжлэгээ хийлгээд хөөе. Бүр ихэрлээд авсан танил ахт нь байна. Залуу хүмүүсээс ястаар тэгж ярихгүй юм ээ. Гэхдээ тэгээд яг хүүхэдтэй болж чадахгүй байгаагаас болоод бас ингэ салж байгаа чинь биш л дээ. Сүүлийн үед туулын хар бүр хэрээс хэтэрсэн. Хүүхэдтэй болж чадахгүй болохоор хаяад явчихна гэж айгаад байгаа мó хайш. Ер нь тэгээд бүх юм надаас л болж байгаа шүү.
Юу юуны тухайн төрөлгөө. Би яач чадах юм? Би яатсан ингээл. Өөрийгөө өмөөрөл. Гэхдээ энэ эвтэйхээ уучраа олчих юм дээр өөрөөсдөө хөөрөл ингээл зүтгээд исэн юм шиг байна. Хараад байхдаа сүүлийн үед хүмүүс их салж нийлэх юм. Гэхдээ анхандаа хайртай дуртай гэл бараг 7 ч нолгүй байгаад. Тэгэл төд бодлого. Чи надаас өөр хүнтэй болчихсон байна. Чи өмнөхөөсөө өөр болцсон байна. Чи надад хайргүй байна гэл. Тэгэл сал. Тэ яах вэ? Дахиад солино. Ихэндээ яг л адилхан. Би чамд хайртай, дуртай, чи минь сайхан инээ тэрэ гой сайхнаараа дуудалж хагаад хэсэг хугацаанд өнгөрөхөөр мөн өмнөхтэйг адилхан. Чи дахиад өөр хүнтэй болцсон байна. Надад хайргүй болцсон байна. Ингэсээр байгаад өчнөө олон амьдрал, өчнөө олон хүүхдүүд. Чи баа хүн чи хүүхдүүд байгаа зү. Ах нь бол харин чамайг өөр хүн гэж хараад байгаа шүү. Миний хоёрдоо тийм алдаа битээ гаргая. Мэдгүй юм даах. Ер нь ч тэгээд энэ амьдралд чинь би биений хайрлах нь амьдралын ноён нуруу байдаг юм шиг. Би гэж хүн. Дурлах хайрлах гэдэг хоёр үгний утгыг гүйцэд яг ч ойлгоогүй л явсан юм байна. Ер нь хүн чинь бие биендээ дутааж, бие биенээсээ харамлж байдаг юм чинь л хайр. Гэхдээ хайр сэтгэл гэдэг чинь хайрлаж байж, халамжилж байж, уургаж, ундаалагдаж, урт удаан насалт юм байгаа зү. Яах вэ? Хаяа өөрийн зүг байсан ч гэсэн буугаал өгч гэлээ. Чив чимэг бол болж байгаа. Чи ер нь ахыг ч хоёроо баян ингээл инээлдэл хөхрөлтөөл явдаг гэж бодож байна. Гүү шүү те. Хаяач бас ширүүгүй юм болно шүү дээ. Барилцгаас наагур юм бол. Яг тийм үед нэг нь хатын хясаа шиг чив чимэг болж. Хоёулаа далаан давалгаа шиг уулзаад гэх юм бол энэ амьдрал чи юу үлдэх юм бэ? Ер нь тэгээд амьдралын ноён нуруу бие биений хайрлах хайр л байдаг юм. Би ч муу туулыгаа хайраар дутаачих шиг л боллоо. Хүн чинь бие биенээсээ хамгийн их хармалж, хамгийн их дутааж байдаг чинь л тэр хайр. Хүн ер нь их дүрлцсэн хар нүдтэй сайхан амтын шиг мөртлөө. Яг цагаа тулгаар дэрэгдэхээ харахаа байждаг. Харлага амтэн шүү. Ах нь ч бас тэгж л явлаа. Ахыг ч өөр нь нийлээд нилээ хэдэн жилийн нүр үзчихсэн. За одоогоос бараг 6-7 жилийн өмнө яагаад ах нь та нарт хэлдэг байсан да. Хадмуудтайгаа нэг ашаанд амьдардаг байлаа гэдэг. Тийм. Та тэг хэлжсэн би санаж. Тэр үе шүү те. Ахт нь ажлын газараас хуралцуу гэдэг. Хуралцуус. Оройн хурал дууссан чинь их нэртэйгээ үзээ гэд. Жүжиг билээд өгөл. Үгүй ах нь тийм юм чинь анх удаа үзэж байгаа юм чинь бурмаа их чинь хам уцлаад гардаг юм байгаа зү. Театрт очсон. Хөөх тэр хүрэн байшин гэдэг чинь зүгээр л үлгэрийн ор. Тэн дотор ороод ирсэн хүмүүсийн гоё сайхныг бүр хөтлөөд ирсэн хүүхнүүдийнх нь гоё ганган гिचгтэй. Ах нь муу ихнэрээ харсан чинь зүгээр нэг шалтан хөтлөөд явж байгаа юм шиг л. Ямар их хүртэй байсан гэж. Өөрөөсөө ицсэн гэж. Бурмаагаа ч гэсэн өрөвдсөн гэж. Ер нь эр хүн бодовчтой юм байлаа шүү. Аав ээжийн гунгасан сайхан эрх танхил охиныг урдуур нь хойгуур нь ярьж, худлаа үнэн ярьж, урдуур нь хойгуур нь гүйж, хамаг сайхан үгээ хэлээд аваад ир. Тэгээ гэртээ аваад ирснийхаа дараа хэсэгхээ хугацаа өнгөрөөл тэгэл хайхрахаа байж. Хүн бусдыг хайрлахдаа өөрөө сэтгэлээр асар баян байх хэрэгтэй юм байна л да. Гэтэл би гэж нэг хүн бусад өхөөсөө авах нь их сэтгэлийн өгөөжөөр хомс. Гэр над чи ийм эзгүй цөл шиг хүний дэргэд ирнэ. Хин удаан тогтхов дээ ах минь. Эзгүй цөл байхдаа яах вэ? Залуу хүн байна дээ юу гэдэг гэж ярих вэ? Үгүй яах вэ? Хүн өөрийгөө буруутгалгүй л яах вэ? Ихтэй хүнд чинь тулж босч ирэх үнэн гэж байдаг шүү дээ. Тэрийгэ бурууд алдчих болохгүй юм. За та хоёр минь яаж явах нэг шийдвдээ. За хоол ид.
Яв шийдсэн юм алгоо. Манай эн чинь өөрийгөө буруутахад задхаас л холгүй. Ийш нэг дэмчгээс өөрөө чидгүүл амтаа сууж байна да. Цагаа тулахаар ирчүү та нар амнаас нь ганц газар унах биш. Үгүй тэгээд яа гэж бодож байна? Хаана угаан тэр тулж байна? Гэртэл байгаа хэл та. Уцаач авахгүй л байна. Үгүй Би ч бас эргэлзэх юм бол үнэндээ алгаа бормаа гэжээ. Туултайгаа яаж ч нэг эвлэрэх вэ гэж бодож байна. Үгүй ингэж бодож байгаа бол энд сууж цаг алдаад явах юу? Ямар хэрэг байгаа юм? Тийм штэ. Түгэлж одоо ер нь учиртай шүү. Угаасаа туулгүйгээр би энэ амьдралаа төсөөлөхчгүй. Яах вэ? Харин яах вэ? Ер нь юу яах вэ? Сайн бодцгоё. Тэ. Тэгэхээр учир нь алдна. Ер нь ах нэг пиано жам орчоо тэрий. Тэр хооронд цаадхыг чи уурч гисэн гарч ил байг. Үгүй за та хайчих нь вэ? Хүч хаачаадах юу гэдгийг бэ чи? Дүү ирцэн байна. Дэлгүүр орсныг халбахын пивч юм авдгийг байгаа үстэй чи. Айл байна да. Далимдуулаад алийг наашаасуу. Далимдуулах юм уу олж чи? Үгүй тэгээ яа гэж бодоод байгаа юм бэ? Эвлэрий гэж бодож байгаа юм бол энд ингэж суух хэрэг юу байгаа? Бушуухан яваад очооч. Өдөөд цаадахны чи уурн гарцсан. Өвдөө ширтээс. Ер нь хоёулаа цуг явах уу? Үгүй чи асуух юу байдгийн бэ? Цуг яваад. Тийм ээ. Ер нь атсан дээр юм болов. Артаахан хоёулаа яаж цуг сууж явъя. эвдрүүлчих дээрээ. Гэхдээ тусаахаа би ганцаараа утсан дээр явах. Тийм юм уу? Үгүй цуг яв. Ер нь юу яа? Ахын чамаа хүргэж гээ. Хамт явъя. За тий. Би хүргэж өгчөөд ирэх үү. За тэгээ оройдчул тэндээ хончоорой. Битгий наашаа салгалаарай. Баяртай бормаа гэжээ. Өш амраа. Байхгүй юм шүү. Байх. Нэг бол хоёулаа өглөө. Эртний ирэх үү? Гэртээ байх хэвээр. Ямар сони юм бэ? Байгаа бол ядаж хаалган дээр ирмээр юм да, тийм ээ? Үгүй харин тийм ээ. Хэ. Зүрхэн өвчихсэн юм шиг байгаа да. Аа? Үгүй зүрхэн өвтгөр ухаалаад унждаг байхгүй юу? Бэ чи тэгээ түрүүн ийлэхгүй. За бас тэгвэл хоёулаа яах вэ? Ай, Тулаа. ядчих танаа над хаалга чинь кодтой цоо ингэдэг цоож байдаг штэ. Ядаж тийм ч биш юм аа. Харин тийм ээ. Үгүй нэг айтайхан байр оллоо гэсэн чинь ийм цоочтой маа. Үгүй би жижиг түрүүн уурлаад гарахтаа түлхүүрээ өлдөгээд гарчдаг юм ч бас юу гэдэг. Мөн таарч дээ. Цаас яа та. За байж тах. Хүч айл алга. Үгүй энэ шүүн арай хэн байдаг байна? Хэн бэ? Оо сайн байна уу Должингой? Би амраа байна. Оо сайн байна уу та? Сайн байна уу? Их чи би танаа байна. Тагтаарчин дамжаад гэрлэг өгөөс ороод идэх үү? Юу? Үгүй чи ч одоо юу яриад байна? Ирүүл байна уу? Согтуу байна уу чи? Үгүй би ирүүл байна их чи. Би тагтаарчин дамжаад газ гэрлэгөө ороод Хүүш хүү минь. Тэгэж ярихгүй шүү аа. Дараа нь танахаас чинь тэгээд юм алга болчвол хуршаал гээд намайг сэжигэлдэм байгаа юм За, бэ? яалаа гэж дээ, Гүгүүд хийж ярихгүй. Чи тэгээд энэ дөрөв давхраас тагтаараас юу яаж явж байгаа чи ундаа төгчүүл яах юм бэ хөөе? Аа? за юу гэж дээ их чи. Би газхан ороод хаалга дотроос нь Үгүй гэж байна. Хүний нутагт амар тайван амьдарч байгаа чи амар тайван амьдруулчихжээ. Үгүй чи яах гээд байна аа? Дараа тэгээд энэ юмнаас чи болоод намайг байраа явуул яах юм? Чи миний хүүхдийг тижээх үү? Аа? Юу амар юм ярьдэн чи? Хүү. за Должингой ойлголоо. Өөртөө уучраа наа гар мараа аав. Должингой. Хич манай хаалгыг битгий. Тагшаа мэдөө. Должигч. Гүү зүгээр. Яах вэ? Должигч өнөдөр яачаа. За яах вэ? Ер нь ахныг яриад үзье. Энэ уг Хэрэггүй яхаа наадах чи одоо угаасаа хаалга онгодож өгөхгүй. Туулаа чи сонсож гин үү? должигч. Туулаа чи сонсож байгаа хаалга онгоолголтоо. Должигч. 야 시끄럽다. 조용히 좀 살자 지금. 아 진짜 몇 시인지 알아? 아니면 내가 경찰에 신고한다. 나 나한테 진짜 작다 막다 도도 말랐어.
гарсан юм бол штэ. Хойлын чимээ хүүхнийг харгалъя. Яах вэ? Манайх юу яа? Төхөө. Өглөө. За байж яха одоох. Хүй. Амра. Хаачих гэдэг хүүхдээ. Хүй туул. Сайн байна та. Хүчиж хаанаас гардаг хүүхдээ. Би харин ойрхон найз ах руугаа яваад л. Та юу хийж байгаа вэ? Ах нь харин энд амраатай цуг. Амраа? Амраа сэтэж. Аль ах нь амрааг дуудаад. Хой, амраа. Сайн байна. Цаад чи ухаарв. Гэнэр юм болчих гэж. Гүй тулгаач гэж тулгаа өлегтэйхэн харж байхгүй. Тулгаахад ямар буруу ахав те гэж. Бүх юм надаас л болчихлоо. Гүй бол араас нь явалгүй л яах втэ. Гүй чи манайх руу явсан гэж яаж мэдэх втэ. Би харин ойрхон найз ах руугаа орчихсон юм болов уу гэж бодсон юм л та. Би нэрээ гэртээ байж ахгүй. Яах гэж гараад явчих. Гүй явах нь ч аргагүй л дээ. Гүй цаадах чинь нэгэнт эвлэрхээс л хойшгээд нууж байгаа нь тэр бах л дээ. Би нэг ч юм хэлээгүй л дээ. Зүгээр сураглаад гарсан. Гормагч. Надад их гомцсон байсан уу? Ирчүүд гэдэг чинь бидэнтэй адилгүй шүү дээ. Нүүрэн дээрээ юм хэлэхгүй ч гэсэн хөрхий жоохон гомцсон л байлгүй дээ. Харахгүй ах уу. Намайг аргатаж өчнөө гуйхтана. Би ерөөсөө нүүр өгөөгүй юм. Бүр хэлэхгүй муу үгээр доромжилсан. Яна бурмагч минь. Ингэсээр хагаад бүр ухаа орохгүй бол яах вэ? За. Юу муу ярин боддгийг. Зовх цагт сэтгэлэн сайн барь гэдгийг шүү. Зүгээр. Надад ерөөсөө жаргал тохирохгүй юм шиг байна өө. Жаргах тусмаа, хайрлуулах тусмаа улам их алт мөнгөнд шундаг нэг шуналтай хүүхэн шиг. Бүр их давраад лээс. Эцэст нь ийм л юм болчихлоо. Эмэгтэйчүүд бид нар чинь хэцүү шүү дээ. Өөрсдийгөө барьж ил байхгүй бол улам л давардаг. За. Сэтгэлээ сайн барил гэдгийг шүү дүү минь. Жохон тавьширч. Бурмагч. Хүнд туслахт нь хүртэл би хардаж ямар муухай дан гаргасан гэж та. Би өнөөдөр тест авчаад 2 зураас гаргаар нь бөөн баяр. Энэ баярт мэдээгээл хайртай хэлээ гэж бодоод өөрийн биеэр хүрээд ирсэн. За баяр хүргэе дүү минь. Бурханд хоёрыг минь харж шүү дээ. Та Хүүхдийн заяа түшдэг гэдэг шүү дээ. Та чи юм болчлоо л. Яах вэ бурмагч? Ядаж ганцхан удаа ч гэсэн ухаан орвол би энэ мэдээгээ хэлэх юмсан. За туулгалгүй яах вэ? Сэтгэлээ сайн барих. Цавх цаг сэтгэлээ сайн барих шүү тул минь. Тэнэх хүн гэдэг чинь тэгээд юрна. Хүний өөрт өмнөх хайр халамжинд бүгдийг мартчихдаг юм байна өө. Эмчээ ухаан орж байна уу? Амар жаргалын гэр бүл. Тийм байна. Сайн байна уу та? Маш хүнд байна. Иймэрхүү битүү бэртэн их аюултай.
Аргачгүй дээ тэр өндөр байшин дээрээс унсан хүн чинь хүн боллоо ч гэсэн хэцүү шттэ. Хамаагүй юм чи. Гаргүй хөлгүй ирэмдэг зэрэмдэг ямар ч байсан хамаагүй. Та ганцхан амийн авраад өгч өө штэ тэхүү. Би танд бол амлаж чадахгүй. Би чинь тэгээд ч зүгээр л нэг орчуулагч хүн. Манай эмнэлгийнхэн чадах бүхнээ л хийж байна. Одоо та ихэд сэтгэл санаагаа 50 байх хэрэгтэй шүү. Эмчээ. Би чи нэгдүгээр бүлийн цустай хүн шүү дээ. Хэрвээ цус хэрэгтэй болвол Хэрэг болол танд хэлнэ. Одоо энд бөөгнөрөөд яг уушаа сууцгаачих. Одоо та бүхнээс шалтгааллах зүйл бол байхгүй. Зөвхөн өөрөөс нь л бүх зүйл шалтгаална. Хагалгаа эхэлчихсэн. Одоо тэгээд дор бүрнээ залбираад хүлээх л үлдэж байна. Ер нь ч тэгээд та бүхэн өөрсдөөсөө болсон зүйлийг урд өмнө нь анзаараад тэрийгэ хийчихсэн бол одоо энд ингээс сууж байхгүй шүү дээ. Цаг үргэлж бие биенээ хайрлаж, хамгаалаж тэгж явахгүй бол ялангуяа хүний нутагт байгаа бид чинь хэцүү шүү дээ. Тийм ээ эмч. Таны зөвөө миний буруу. Уучлаарай. Номчроход загинчихлаа гэж битгий бодоорой. Би энэ эмнэлгэд 20 жил ажиллахдаа хүнд, хөнгөн, янз бүрийн л хүмүүс ирж байсан. Манайхан ч тэгээд их болгоомж дутуул шүү дээ. Хүн чинь ганцхан л амьдрна. Адилхан монгол хүмүүс минь өвдөөд ирэх бүрт өөрийн ах дүү шигээ санаж сэтгэл эмтрэх юм да. тэрч тэрхэл байх л да. Өө тэгээд хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан юм болохоор. Ер нь тэгээд эмнэлгийн байгууллагад олон жил орчуулагч хийгээд ирэхээр муухан л эмч болчих юм. Заримдаа хүнд өвчтөе хүмүүсийг харах бүртээ би гүтэр хажуудах нь бэрэгдэх нь яасан хүүтэн хүндий хатуу сэтгэлтэй хүн бэ гэж би боддог. Цаг үргэлж бие бинийгээ хайрлаж байсан болвол хүн гэдэг амьтан чинь хайрын думбаж амьдрах ёстой шүү дээ. Тийм ээ эмч. Таны зөвөө, таны зөв. Миний буруу. Би нэрээ ямар тэнэг хүн бэ? Би энэ зөв бурууг шүүх гэсэнгүй. Одоо тэгээд бүх зүйл хагалгааны дараа хариунаас шалтгаална. 선생님, 빨리 오셔야 합니다. 네. 이쪽으로. Хайрт минь. Одоо л биш шүү. Битгий явал та би гуйж байна. Би чамд хөөрхөн хүүхэдтэй болсноо хэлмээр байна. Хичнээн удаан хүлээлээдээ хоёулаа. Хань минь битгий орхил та. Хүүхэдтэйгээ гуруулаад жаргалтай сайхан амьдрил та тэхүү. Бурхан минь. Та минь авраад өгөлтөө би гуйж байна. 이분이요? 네. 안녕하세요. 네, 지금 수술 끝났어요. 네, 지금 괜찮습니다. 걱정하지 마세요. 알았어?
걱정하지 마세요. 지금 끝났어요. 잘 됐어요. 지금 괜찮아요. 네. Хичэн хэлсэн биз дээ. Хичэн хэлсэн биз дээ. Хүүхдийн заяа түшдгээ гэж. Энд чи үний юм уу? Нилийн хүнтэн давааг давсан. Хагалгаа амжилттай болсон байгаа. Ус уух хацтай л хүн юм байна. Баярлалаа эмч минь. Үнэхээр их баярлалаа. Баярлалаа бурхан минь. Одоо тэгээд хамраагийн маань би яаж вэ? Одоо санаа зовлтгүй. Амь настаа нь хал халын бүхэн дууссан. Сэхэнд одоо хит хончих юм бол энгийн тасаг руу шилжээд орчихно. Та бүхэн хэрэгцээтэй зүйлийг бэлтчихгүй юу? Амраа маань хүүхдээ харъя л гэж бодож баярлалаа. Баярлалаа эмч. Үнэхээр их баярлалаа. За тэгээд ийм хүнд өдөр болгон ийм аз заяахгүй шүү. Цаашдаа маш болгоомжтой байгаарай. Хүн чинь тэгээд жижигхэн хайр багахан халамж дутахад ямар том асуудал гардыг харж байгаа үсттэй. Би залуучуудтай хандаж нэг зүйлийг хэлмээр санагддаг юм. Нэг хорон бүрт нэг зөв алхам хийж байвал амьдрал гэдэг чинь тэгээд аяанда аз жаргалынхаа үе таалгыг нээдэг юм шүү дээ. Миний дүүгийн чин сэтгэл нөхрөө өнөөдөр үнэхээр аварч чадлаа. Сайхан мэдээ сонсох бүрт ямар сайхан байдаг гэж. Баярлалаа эмч. Үнэхээр их баярлалаа. Баярлалаа та хоёртоо ч гэсэн. Баярлалаа өр минь. Баярлалаа. Баярлалаа хань минь. Хүтэн татсан Харин чинийхээ хайрыг хайрлаж явнаа. Баярлалаа. хайрын шүү хагцлын сүдрийг газар түлдэгээд хаашаа яран вэ дагуулганд түргцэн тадан дээгүү далавча дэлгэн хүү хайрын хүлгүүд баяр тажгийг хилэлгүйгээ хаашаа замхан вэ хүлээж хүсэж тэмүүлэх миний зүг нисэж хайр тимийн зүгт намайг хүргээж газар чигтсэн навчсын дээгүү гонилэн шиврэх борон дуслууд хацар даган урсах нулимсийг минь хаашаа нэг шэнвэ хүлээж хийсэн үгсийг минь сонсооч хайрлсан өдрүүдэд хизээж харамсахгүй гэдгийг мэн хідээж хайртай намайг хүлээж хит хүссэн үгсийг минь сонсооч нисэж хайр тимийн зүгт намайг хүргээж ганцхан үнсэлт бас ганцхан тэрэлт бас баярлалаа гэдэг үгийг л хэлхийг хүсэн баярлалаа